2024 оны эхний улирлын байдлаар өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ нөлөөнд автаж эсвэл шүтэн биширдэг инфлюенсер, дуучин, контент бүтээгчдийн үйлдэлийг дагандуураж төсөв мөнгөндөө тохирсон буюу илүү хямд гарал үүсэл нь тодорхойгүй мансууруулах эм бодис хэрэглэх хандлага 2023 онтой харьцуулахад 6.7% өссөн байна. Сэтгцэд нөлөөлдөг эм бэлдэмлийг томчууд эмийн сангуудаас жороор авч байгаа бол хүүхдүүд бусдын гар дээрээс авч мансуурах, донтох байдал гарч байна. Энгийн эмийн жороор олгогддог энийг нөгөө хинч хурамчаар үлдэх ч юм уу эсвэл нөгөө фотошоп чи гэх юм уу нөгөө албан тушаалын байдлаар урлан ашиглаж байгаа ийм тохиолдлууд байгаа. За тэгээд нөгөө энэ яг эмийг нэг удаа хэрэглэх юм бол донтолт явагдаад дахин хэрэглэхийг шаарддаг. Энээсээ нөгөө өөрөө хүссэн ч гэсэндээ татгалзаж гарч чадахгүй. За яг ингээд нөгөө эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллагуудаар хяналт шалгалтыг явуулаад ирэхээр хувь хүмүүс маань одоо өөрсдөө нөгөө гар дээрээс зарж байгаа тохиолдлууд байна. За сая хамгийн сүүлд энэ оны 4 сарын дундуур харт эмхтэй тэмцэх газрын пэйж хуудсанд мэдээлэл тавьсан байгаа. Орсын албаны улсын хэлээр 50 гаруй насны 2 хүн одоо нөгөө 5000 ширхэг эмийг оруулж ирж байгаа баригдсан юм нөхцөл байдлууд. Тэгээ нөгөө хүмүүс маань нөгөө ашиг сонирхлын үүднээсээ энэ зүйлийг зарж худалдан борлуулж байгаа юм нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харт амхийг хэрэглээд одоо нөгөө хүн амын эмчилгээнд хэрэглэж жортой олон жоргоо олгодог эмийг хэрэглээд 2024 онд 6 хүн амьнасаа алдсан ийм судалгаа байна. Цагдаа ерөнхий газрын харт амхтай тэмцэх газрын мэдээлснээр 2023 онд өсвөр насныхантай холбоотой нийт 92 хэрэг бүртгэгдсэн бол 2024 оны эхний 3 сард л 46 хэрэг бүртгэгдэж байгаа нь өмнөх оноос өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа юм а. Ялангуяа хүүхдүүд өдрийн цагаар эцэгхийн хараа хяналт бага байдаг тул дэм буудалд орж мансуурах тохиолдол бүртгэгдэжээ. Тиймээс хүүхдтэд тавих хараа хяналтаа сайжруулах, цаашлаад нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай байгаа тул Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч нар дараа гарах хэмжээг авч ажиллана гэлээ. Оюутан залуучууд гэжсэн бол одоо 10 жилийн хүүхдүүд рүү за мөн саяны мэдээлэлээр бол төрийн албан агч нь бол орж эхэлсэн байж байна. Тэгэхээр бидэрт бол энэ хаслагдсан холын байсан энэ сэдв маань маш ойртсон, маш тийм төгшүүртэй юм нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас бид нар нийгмээрээ нийтээрээ энэ асуудалтай бол хамтын хүчээр одоо тэмцэх, за нэгэндээ сайн мэдээ өгөх, сайнаар нөлөөлөх юм нөлөөллийн арга хэмжээнүүдийг яралт авч ажиллах хэрэгтэй байна. За үүнээс гадна бол хамгийн гол юм бол ард иргэд маань, за хүүхэд залуучууд маань энэ харт амхны талаар бол сайн мэддэг юм шиг боловч сайн мэдээлэл байхгүй байна. Тийм учраас ерөнхий мэдээллийг бол өгж байна. Ерөнхий мэдээллийн хүрээнд бол энэ харт амхтай орооцолцсноор амьдрал ахуй яаж нөлөөлөх вэ? Дээрээс нь эрх зүйн хувьд бол амьдрал ахуй яаж одоо сөрөг үр дагавар авчирч байна. Энэ талаар бол ойлголт өгч байна. Ер нь бол харт амхтай холбогдсон гэмт хэргийн асуудлууд бол санкцийн үед бол нэлээд чанга санкцтай улстай бол манай улс орд юм байна. Тэгэхээр энэ талаар бол мэдлэг боловсролгүйгээс болоод энэ тээвэрлэгчид за энэ худалдан борлуулж байгаа хүмүүс хүртэл бол энэс айхгүйгээр энэ алдаануудыг гаргаж байгаа нь бол нэг талдаа энэ сөрөг үр дагаврыг одоо хүрээг тэлэхэд бол нөлөөлж байгаа учраас хамгийн ихний ээлжинд бол эрх зүйн болон бусад физиологийн, физик, химийн талаас нь бол энэ ерөнхий мэдээллийг ард иргэдэд тэр дотор хамгийн их нээлжинд ард иргэдэд төрийн үйлчлэг үзүүлж байгаа төрийн албан агчтай өгч байна. За насан туршийн хөгжил рүү чиглэсэн энэ төвлөлийн гэмт хэрэгүүдтэй холбоотой асуудлууд бид боловсролын газар, гэр бүлийн хөгжил төвчлийн газар, цагдаагийн газар, за харт амхтай тэмцэх хэлцтэйгээ хамтраад ер нь сэтгэл зүйн нөлөөлөл болон урьдчилан сэргийлэх ажлуудыг яг тусгай чиглэлүүд байгууллагуудаар хамтар зохион байгуулахаар агих ажлуудыг төлөвлөж ажиллаж байгаа. За тухайлбал сэтгэл зүйн зөвлөгөө, за эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ер нь бүгд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахар ажиллаж байгаа гэсэн. За сургалтын үеэр оролцогчдод мансууруулах бодисын төрлүүд, хууль эрх зүйн хариуцлага, олон нийтэд хяналт, урьдчилан сэргийлэх ур чадвар олгох, лекц, бодит жишээ бүхий кейсүүдийг мөн танилцууллаа. Төрийн албан хаагчдын мэдлэг хандлага дээшлүүлэх, улмаар олон нийтийн оролцоотойгоор мансууруулах бодистой тэмцэх нь маш чухал юм а.